Хүний нөөцийн хэмжих үзүүлэлтийн олон улсын стандартыг үндэсний стандарт болгон Монгол нутагшуулна. Төр хувийн хвшлийн хамтралын хүрээнд хэмжиж, удирдах, сайжруулах тогтолцоог бүрдүүлэх юм. Энэ ажлын хүрээнд хэрэгжих төслийн нээлт өнөөдөр боллоо. Олон байгууллагууд хамтдаа нэлж энэхүү стандартуудыг орчуулж, тэгээд нутагшуулах үйл явцууд явагдаад стандарт хэмжилсэн газар маань энийг дэмжиж оролцоож хүлээж аваад стандартын мэдээлэл нэгдсэн санд. Мэдээж энэний өмнө техникийн ороогоор одоо дэмжигдэх ёстой. За ингээд техникийн ороогоор дэмжигдсэн стандартыг Монгол Улсын стандартын мэдээлэл нэгдсэн санд бүртгэгдэж ингээд Монгол улс орон даяар тэрэгжиж эхлэх ийм агуулгадаг. Тэгээд энэ төслийн хүрээнд ямар ч сан бид нар бол аудиторуудаа битгиж авъя. Тэгээд энэ стандартын нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдээр цаашаа хөндлөнгийн хар тусаар баталгаажуулах одоо чиг үүргийг байна. Манай одоо 100 гаруй аудиторууд маань бас энэ төсөл дээр бас урьж ирээд өөрсдөө ур чадвараа буюу ажилтны баталгаажуулалт гэж 17-24-оор итгэмжлэгдснээр аудитор болоод тэгээд нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдийг одоо төслийн одоо эцсийн шатан дээр нь хүний нөөцийн requirement гэдэг нэг шаардлагын стандартаа яаж 30201 гэсэн ISO байх нь тэрээр баталгаажуулах одоо чиг үүрэг хүлээгээд хамтарч ажиллаад дэмжиж ажиллаж байна. Энэ төсөл 6 сар үргэлжлэх ба 78 салбарын мэргэшсэн хүмүүсийг хамруулан төсөл хэрэгжинэ. Ажилтнанд ажлын таатай байр, ажлын үр дүнгээ зөв үнэлүүлэх, бүтээмж дээшилж эдийн засгийн өгөөж нэмэгдэж, ажилтны сэтгэл ханамж нэмэгдэх зэрэг үр дүнтэй. Харин байгууллагын хэмжээнд байгууллагын гүйцэтгэл сайжирч, хүний нөөцийн багийн чадамж дээшлэнэ. Мөн дата соёл бүрдэх ач холбогдол өндөртэй юм а. Хүний нөөцийн стандарт гэх юм бол өмнө нь бидэрт байгаагүй шүү дээ. Ерөөсөө байгаагүй. Одоо 8 жилийн өмнөөс л эхэлж байгаа юм. Тэр үед тухайн стандартыг олон улсад 6хан улс хүлээн зөвшөөрөөд үндэсний стандарт болгоод хэрэгжилжсэн ийм түүх байдаг шүү дээ. Тэгэхээр бид нэр ухаандаа олон улсын стандартыг хэрэглэнэ гэдэг чинь энэ хүрээнд хүний нөөцийнхаа хүрээнд, хүний нөөцийн менежментийнхаа хүрээнд олон улсаас хоцрохгүй явж байгааг ийм бас нэг одоо шинж бодлого гэж хэлэх үү. Ийм байна гэж үзэж байгаа. Олон улсын хүний нөөцийн стандартуудыг үндэсний стандарт болгон хөгжүүлснээр байгууллагуудад хэрэгжүүлэх, нэвтрүүлэх замаар үр дүнг нь олон нийтэд танилцуулна.